Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Шивэд дэх монголчууд цуврал эхэлж байна. Эрхэд төрийнхөө Алтан соён Баталбааг эрхэмлэн дээрлж хоймрыг ундаан залсан. Эрх хонгор 5 сайхан хүчтэй эгэл нэгэн айлд зочлон очлоо. Монголын уламжлалтад сар шинийн баярыг өгтөн хилийн чондод өрхийн үйлдвэрлэл явуулдаг ажил чичээнгүй гэр бүлийн төлөөлөл болсон нэгэн сайхан хостоо чөлөөт яриа өрнүүллээ. Идэхэд аманд бутарч идээ засахад ширээд үргэсэн уламжлалт гөрмөл боорцог хийх явцыг амтдаа яриагаар хачирлан харцгаая. За сайн байна уу? Өрхийн тэргуунтай танилцъя. За сайн байна уу? Сайхан үлж байна уу? Намайг Хүрэл Давчин гэдэг отгоогийн. Би Ховд аймгийн Зэрэг сумын Огол миний ээж аваар тэр нутагтаа байдаг. Манай нутгийнх нь ерөнхийдөө энэ шагшуурга гэдэг энэ гүрмэл боорцгоороо ерөнхийдөө цагаан сарынхаа болон янз бүрийн баяр ёслолынхаа тав хийдэг чиндэг. Энийг бол яг би ээж авийнхаа хажууд байхдаа бас нэг хийж байгаагүй. Яг ээж аав хийдэг. Тэгээд ерөнхийдөө бол харж яс нэгээд энэ улсад ирээд сүүлийн 7 жил ерөнхийдөө цагаан сарын үйл ажиллагааны юм боорцог хийж байгаа. Баг нэг тодорхой хүмүүсээс захиалга аваад. За айлаас одоо хэдэн ах дүү хэдүүлээ найрыг айлаас бид чихээс долуулаа. Би айлын талд ундах. Тэгэл манай найзын эхний найзуудын байдаг гэдэг урилга явуулаад битэр анх ирж ирсэн. Тэгээд одоо хоёр найзтай бас их баярлж явдаг. Битэр чинь 7 жил одоо 8 жил бараг болох гэж байна. Утахгүй 8 жилийн болох нэ. Тэгээд иймэрхүү боорцог үйл ажиллагаа сүүлийн хэрцэн гурил мөрч өнгөрсөн жилээс эхлээл хийж эхэлсэн. Тэгээд нэг жоохон юм багаар нэмэл одоохондоо гэрээрээ хийж байгаа болохоор нэг бүр ихээр биш багаар тэгэл захиалга аваад яг нэг ганц нэг хүмүүс 100 мөн өсний найр наадамч гэдэг юм уу нэг баяр ёслолохоор захиална. Тэгэл бус үедэн цагаан сарын үеэр гүрэмлэг хийгээл эрдсэн гурил бол яг энэ тентгийн ресторантай хүмүүс голдуу байж байгаа нэг 5-10 жилээр нь захиалж авдаг. Тэгээд нэг бас завсар болдоо стэйшн бас нэг бууз паншод тэгээд бас нийлэхгүй хөттэй болохоор өөрөө бас ачаалаад нийлэхгүй учраас жоо хойш тавьчаал байж байна. Одоо энэ хийж байгаа чинь торгууд сүлжмэл гэж явдаг тийм. Энэ ер нь торгуудч бай, загсанч бай энэ бүгд хийнэ. Тэгээ Баруун аймгийнх нь бол ерөнхийдөө хийн. Увсынхан бас хийж байна. Тэгээд эн чин дэх үед бол дандаа тойрог хэлбэрээр байсан. Одоо юм хөгжөөд уул боорцог хэлбэрээр гаргадаг болцоо. Ерөнхийдөө хоёрхан төрлөөр баг хийж байгаа. Мушмал биш үү? Мушмал байхгүй. Мушмал хэрнээ одоо юм жижиг юм юу шиг биш. Уул бов шиг биш. Тавгийнхаа хэмжээгээр тойрог гардаг гэсэн. Том гардаг. Тий, том гардаг байсан. Одоо тэгэхээр нэг тавганд одоо 3 ярих юм бол 9 ширхэг орж байгаа бол тэр үед 3-ийнхэнд 3 ширхэг авдаг гэсэн. 3 том дугуй ширхэг авдаг. Тий, 3 том дугуй ширхэг ороод голд нь бол нарийн борцгоо хийждэг, хуран борцгоо ч юм уу. Тэгээ явцдаг байсан. За тэгээд нөгөө мушмал боовны чинь бас онцлог нь болохоор цагаан сарын дараа ерөнхийдөө хэвэн боов хийдэггүй шүү дээ. Тэгээд хоош ууч бараг идэггүй тий. Ялангуяа хэхийн чандад болохоор ч нөгөө нэг хэвэн боов чинь одоо өгөөж их бишэл бод дотор нь тосны найрлага багтаа гатчдаг болохоор тэгээд энэ сүлжмэл гүрмэл одоо янз янзаар нэрлэлтэй шүү дээ. Тий. Торгууд сүлжмэл гүрмэл одоо шагшуурга гэж янз бүрээр яриад энэ боорцог ми чи одгийн болохоор дараа нь итгэх гоё гэх тий. Тий, энэ ерөөсөө дээр үед чинь бид чи хонд явах. Тэгээд ерөөсөө нэг яатантай нэг чи аяган дүүрэг шүшгэлж байгаа л цайнд гэж дэвтэж ичээл явдаг. Одоо энд чинь бол яг нэг гадны соёл гээл байгаас яг бид чи өөрсдөө бол ерөнхийдөө цагаан сарын дараа цайндаа дэвтэгээл тэгэл ялгаа байхгүй. Тэгээд эн чи яг өөрсдөө хийж байгаа болон дээрээс нь яг Монголоос шар тус авч ирэхгүй л байгаа боловч
энтгийн шар тосыг хийгээл ялгааг бол тухайынхаа найрлагаараа хийж байгаа болохоор арай өөр л дөө. За та хоёр ч нь одоо яаж танилцав? Гэр бүл болоод хэдэн жил болж Аа бит хоёр ч танилцаад 2010 он танилцсан хэрч одоо юу вэ? 16. Юу лээ? Тийм 16 жил болж байгаа юм байна. Тэгээд 16 жилийн хурмаа хийгээ 2016 онд хурмаа хийгээд 4 хүү нэг охинтой сая одоо төрөөд нэг 3 сар болж байна. Хүмэн одоо 3 сартаа. Битээр ч анх танилцахдаа манай хүн чинь чатар анх танилцчихлээ. Тэгээд чатар танилцахдаа манай хүн амар өндөр залуу гэж өөрийгөө танилцуулж илээ. Тэр сарын хугацаанд сар гарны хугацаанд уцаар яриад явуулцгаар болоод би өндөр залуу хайгаад байдгүй. Тэгсэн чинь харин уцаа авдгүй тэгээд уц нь болохгүй болохоор нөө энэ угаасаа худлаа юм байна да гэж одоо сар гарan уцаар ярьж худлаа уулзъя гэсэн юм байна гэж одоо тэгээ явах гэжсэн чинь харин утас дуураад утас дуурсан чинь юун дээр 10 дугаар хороолны автобусны буудал дээр анх уулзгаралсан хгүй тэгээ тэн дээрээ байж гинэ гэж тэгтээ. Тэг хаанаа ингээ харсан чинь ямар авцтай байгаа гэсэн чинь юм шаргал нэхийтэй байгаа гэдэг. Эргээ харсан чинь яг арт зогсчихсэн. Би нөгөө өндөр залуугаар төсөөлөд байсан чинь намхан тэг харчаад за гэл тэгээд яг тэр өдрөө танилцсан өдрөө би тэр паб дороо юм яриа суусан. Тэгээд эндээсээ гарч яваад тэгээ за угаасаа худлаа юм бэ нөө угаасаа миний сонирхлын залуу биш байсан. Тэгээ би за угаасаа худлаа даа гэж бодоод ер нь бол гэртээ хургуулчээ тэгээд яваарсан. Тэгээ манай найз ирсэн мэсэн дээ манай найз намайг нөгөө залуутаа танилцуу гэдэг чинь танилцлаа гэсэн чинь яасан инженер тэгээ дээрээс амар гоё залуу байна амар өндөр залуу гэдтэй гэсэн юунийх нь өндөрээд амар намхаа гэж тэгээ найзтай ороод яриад бөө нийтэн болчихж илээ. Одоо чаавыг харж исэн сэтгэл нь хамгийн анхны сэтгэл нь гэлээс одоо сайхан Валентины баяр болох гэж дээрээс нь удамшлаг сар шинийн баяр болох гэж тэгээ анх хайртай бүсгүйгээ гэргийгээ анхны сэтгэл нь ямар байсан бэ? Хараад за яах вэ гэж бодоод тохойд өнгөрсөн ерөнхийдөө юу нэг таалагдсан бэ? Хамгийн за яг нээлттэй ярьж байгаа нь ерөнхийдөө за зүгээр юм байна гэж бодоод тэгэл тэндээс хойш уцаар яриад уулзаж уучраад би чинь хөдөө ажилладаг байсан. Ирсэн 14 хоногоо бараг тэр 13 хоног нь хамт өнгөрөөдөг. Тэгээд хөдөө нэг 28 хоног ажиллаад ховдод хөшөөтэй урахад ажиллаад 28 хоногийн өнгөрөөгөл тэгэл хотод ирээл 13 хоногийн тэгэхгүй хамтдаа өнгөрүүлээ. 13 хоногийн гээд. Бараг гэртээ шордгоо байсан. Өөрийнхөө гэртээ орох. Гэрийн хажуу талд орог байдаг гэсэн төвтэй шүү. Гэртээ шорохгүй тэгэл ороод цүнхээ аваад явдаг л ажилтаа. Явах болохоор Яг одоо ингээ хандлаад амьдраад ирсэн чинь манай нөхөр чи амар юм тууштай төлөв даруу ер нь бол амар эр хүнд ер нь бол байдаг бүхэл чанарууд байдаг. Яг үндэ нөгөө нэг хүмүүс нөгөө царайлаг алкогол бол тэгэл амар гоё залуутай өндөр залуутай гэсэн яг үндэ бол тэр нэг амар чухал биш. Хамгийн гол нь намайг хайрлаа явдаг. Гэр бүлээ аваа явцдаг. Эр хүн шиг ер нь ноён нуруутай тийм хүн л ер нь заавал тэр өндөр нам нь чухал биш юм байлээ шүү. Хотуудаа хэлэхэд тийм юм байлээ шүү. Тий, хотуудаа хэлэхэд ер нь тийм юм байлээ. Битээр чи ингээд ер нь бол энийг хийгээд ер нь өрмөл борцог хийгээ ер нь бол 6 жил болж байна. Намайг жоохон байж хат манай ээж аав хийдэг л байсан. Гэхдээ би нэг тэгж хийж мийж бол байгаагүй. Гэтэ ер нь бол харж байсан. Тэгээ хараад тэгэл ер нь шивэдэд ирээл нэг цагаан сар болсон. Тэгэл цагаан сараар ер нь за ямар ч байсан өөртөө гэртээ борцог хийгээд үзье гэж бодоод гэртээ борцог хийсэн. Борцог хийсэн чинь айгүй гоё болоод үе нэр яагаад
энийг зарж болохгүй гэж одоо зар дээр тавиал. Тэгэл тэр цагаас хойш ер нь бол дуурцгаа ер нь зарсан да. Тэгэл 6 дахь жилдээ ер нь бол зарж ийн. Байнгын үйлчлүүлэгч мэй авдаг хүмүүстээ маш их баярлдаг шүү. За шивэд дээрээ 7-8 жилийн өнгөрөөсөн гэсэн тий. Шивэдэд одоо иржсэн сэтгэлээ бас та хоёр маш сайхан яриач. Бид хоёр чинь 2018 онд манай багын найзын байдیں۔ Тэгээд тэр нэг энэ тийм юм байна. Одоо юм ажлын гэрээгээр ирдэг юм байна. Та хоёр ирэх үү гэж асуусан байхгүй юу? Тэгээд би бас урдныг ярьж байхдаа би найз наа тэгшээ явъя л да гэж ярьж байсан. Тэгээд нэг ийм шанс гараад ирлээ гэж. Тэгэхээр нөө за тэгвэл тгийгээ бөглөөд орхисон байсан. Орхисон байсан чинь юу яалаа бүр нэг өдрийн дотор юу алуу Хариу нарлаа гэд. Харин тийм хурдан гасан уу? харин тийм 22 Удаа хүлээгдэж шүү дээ. Одоо ч баг 13 сар цаашаа хүлээгдэж байгаа. харин тийм тэр үед 22 цагийн дотор гарсан. тэр нөгөө нь яг нөгөө нэг юм ин байршуулаагүй арай дутуу бүгэлсэн байсан болохоор айгүй хурдан хүлээж аваа хурдан гэсэн юм байлээ. Тэгээд дараа нь дахиад нөгөө тэрийг нь гүйцээгээ бөглөөд өгөнгөө дахиад ягаад тэр хэдэн сар хүлээлээ? 3 сар. 2 жил 2 жил. 2 жил хүлээгээ. Тэгээ 2 жил хүлээгээ. Жил гарна ч юм уу. Жил гар юм уу? За ямар ч жил гарнаас 2 жил хэмээн. Тэгээ хүлээгээ тэгээд энд ирсэн. Анх шивэдэд ингээд л хавар иржсэн ахгүй 5 сар. Ямар гоё юм бэ гэж манай нөхөр түрүүлээ 1 сарын өмнө ирсэн. Тэгээ би дараагаас 1 сарын дараа 3 хүүхэдтэйгээ ирж байгаа хгүй. Тэгсэн чинь нөгөө анхны бодол дээр манай нөхөр хоёр цэцэг бариад намайг авахгүй цэцэг бариад ямар гоё ингэж цэцэг аваад нааш эргээ явж байсан чинь ингээд замаар нөгөө машины дамын хажуу талаар цэцгнөөдтэй чиний нөгөө манай найз тийжсэн. Танаа нөхөр чинь цэцэг түгээд Өө за замаас цэцэг түгээд замын хажуу талаар тэгжсэн. Тэгэхээр би яг тухайн үед тийм юм байна гэдэг ойлгохтой хайхан болтод явж илээ. Тэгсэн чинь яг үнэнтэй гүйсэн байлээ. гүйсэн байх тийм уг нь авсан биш үү? Тэгээд яруу тавсан байгаа гоё. Тэгээд хамгийн гоё юу байсан бэ гэхээр яг тэгсэн би тэр ийм амар гоё юм хаа сайгүй гоё цэцэг ногоо ингээд ногоорцсон амар гоё дулаахан юм ихтэй айгүй гоё газар байсан. Анхны сэтгэл одоо чи үйлдэлнээс хавар байсан болохоор гоё. Яг гоё урган дэлгэж байгаа цаг хугацаанд иржсэн болохоор тийм. Тэгэл хавар ирээд найзуудтайгаа амар юмгүй ямар ч хаврын нэг 100 болтол тэгээд 2 сарын хугацаанд ямар ч тийм нөгөө шивэдийг бүхэл төсөөлөл зүгээр амар гоёор төсөөлөд юу зам байсан болохоор айгүй гоё шивэдч. Айгүй гоё ямар ч байсан анхны сэтгэлд айгүй гоё байсан. Одоо ч гэсэн гэхдээ би нэг одоо шивэдэд нэг амар сэтгэл дундуур хүмүүсүүд миний тэрийг яриад байдаг. Гэхдээ надад л амар шивэд бол надад миний хувьд надад амар өгөөж өгч байгаа. Би шивэд дээрээ тохиролтой болсон. 3 хүүтэй байж байгаа. Тэгээд дахиад шивэд одоо ингээд охин төрсний дараа дахиад хүүтэй болсон. Хүү мэн миний бичиг баримтыг дагуулсан аваад ирсэн. Тэгээд ер нь бол амар өгөөжтэй айгүй гоё газар би шивэдэд дуртай шивэдэд хайртай мэдээч яриг муухай юм байлгүй л ах уу. Тэгсэн байсан ч гэсэн усад юм ч юм уу тэгэхээр надад бол амар өгөөжтэй манай хүүхдүүд манай гэр бүл гэрмийн дээрээ мэдээж хүний амьдралын дандаа юм байгаагүй. Ер нь бол дэшилж байгаа. Оо жилээс жилдээ дээшилж байгаа. Ер нь монголчуудын амьдралыг өсөн дээшилж байгааг яаж мэддэг вэ гэхээр наад маш олон монголчууд тэр та нөгөө Акалагийн бүлэг ногоонд дэвжих чинь бүр ойруудаа дүүртэн машина тавьчаад тэгэл асар майхнаа 25 майхны захиал гадаг байгаа. Тэгээд бид нар чинь тэгж гоё наадамлсан шүү дээ. Тэгээд хэрвээ одоо дорооноор тоолох юм бол бүр үнэхээр олон цоо гарах хэмжээний монголчуудын чинь бас ихэнх нь очиог байгаа шүү дээ. Гол ажилтаа зарим ингээд нөгөө янз бүрийн шалтгаантай хоорондоо явчихдаг ч юм уу. Тэгтэл ингээд монголчуудын амьдрал ахгүй дээшилсэн монголчууд ингээд баярлал наадах цаг нь бас их болсоо гэдэг нь харагддаг тийм үндэсний баяр наадмаар ялангуяа. За тэгээ бас Монголын маань уламжлалт сайхан сар шинийн баяр удахгүй болох гэж байна. Энэ сайхан уламжлалт идеэгээ засдаг тэр жилийнхаа өнгийг тодорхойлдог энэ сайхан тавгийнхаа идээг бас нэг сайхан яриатайгаар хийх явцыг харж байгаадаа баяртай байна. Тэгээд та хоёр маань одоо бараг 6-7 дахь жилдээ үүнийгээ хийж байгаа юм байна. Тэгээд та одоо гэрээ эзнээс сонссон ч
эдээ ундаа одоо хийх явцлаа сайхан зүйл бодож бие сэтгэлээ одоо бүхэл зүйлээ ариусгаж сайхан сэтгэлээр хийхээр одоо цаад очиж байгаа газараа ч гэсэн өрөө дагуулсан юм болов гэсэн бодол төрж байна. Ерөнхийдөө гүрмэл барцыг болохоор алхах болгондоо хүн дотроо нөгөө маний өрөөл хилдэгтэй адилхан сайныг бэлгшээж яадаг. Тэгэхээр очсон ч бай, эцэн ч ирсэн зочиндоо ч хүртэл сайхан энергийг бэлгэлдэг тийм уламжлалтай. Амжилттай тийм сайхан үйл явц болж байна. Энд одоо тэгээд за чагийн маань хүүд бас одоо дан ганцхан одоо энэ хэвийн юу нэ чөлжмөл боорч чинь ганцхан цагаан сараар бас биш өсний найр одоо янз бүрийн хурим олон зүйл дээр хэрэг болдог тий. Тийм. Одоо би ч одоо ер нь бол хийгээд 6 жил болж байгаа хугацаанд ер нь бол ганцхан цагаан сараар ахгүй ер нь хүмүүс чинь 100 одоо тэгэл хүүхдийн өсний найр тэгэл хурим тэгэл одоо өөртөө зүгээр энгийн зүгээр идэх гэж хүртэл яг энэ жороор мээр энгийн борцгоор бас гаргадаг байгаа. Тэгээд тэр хүмүүсүүд маань бас ингээд захиалаад авдаг. За тэгээд дээрэс нь болохоор хэрцэн гурал сая хийгээд ирсэн гэсэн. За хэрцэн гуралыг одоо гараар хийхээс өөрөөр хийж байгаа тий. Яг зориултын тий. Машинаар хийж байгаа. Хэрцэн гуралаа саяхнаас ер нь бол хавраас эхэлж хийж эхэлсэн. Тэгээд одоогийн байдлаар бол хоёр төрлийн хэрцэн гурал гаргаж байгаа. Нэг нь бууцаатай хэрцэн гурал, нэг нь энгийн хэрцэн гурал гээд хоёр төрлөөр гаргаж байгаа. Тэгээд хэрвээ хүсэх юм бол хүмүүсүүд одоо овёсны гурилаар бас хийлгэж болно. Дээрэс нь нөгөө бор гурил гэж ярьсан шүү дээ тий. Тэр чинь овёсны гурил уу? Тий, тэр чинь овёсны гурил. Тий, овёсны гурилаар бас хийлгэж болно. Жимээр бас хийх юм байна нөгөө шар тий. Тий. Бас хүрэн манжинтай бас хийж болох юм байна. Тий, болно. Ловонтаа хийж болно. Ер нь бол өөрсдөө хүмүүс хийлээд тиймэрхүү тийм юм хийх юм аа, юм хийх юм аа гэж хэлэх юм бол яг тэрүүгээр нь хийгээд өгнө. Ер нь хилийн чандад амьдарч байгаа хүмүүс чинь бас урт цагаар ажилтдаг хүмүүс тэр олгон гэртээ ороод одоо гараараа гурил бэлдээд байж ах цаг хугацаа байдаггүй учраас яг ингээд өрхийн үйлдвэрлэл явуулж байгаа одоо энэ сайхан гэр бүлийн хосод маань хандаад хэрцэн гурилаа ингээд бөөнөр авах бас боломжтой юм байна шүү. Тэгээ яг ингээд харахад бол одоо эрүүл ахуйн шаардлага хангасан ийм сайхан орчинд ийм гоё дулаахан энергитэй гэр бүл гэртээ одоо ингэж хийдэг юм байна. Загчин дүмнийх болохоор чинь одоо сүүлийн үед яг янз бүрээр мушгмал ааруул гэж засчил байна. Гэхдээ энэ гүрмэл болцох нь бол архив гэдэг. Гүрмлээрээ бол засчил байгаа. Тэгээд загчин дүмнүүд чинь одоохны айлууд чинь 1 2 5 гэж ер нь засахгүй шүү дээ. 3-аас 5 гэж засдаг. Дандаа сондгоо. Тэгээд их хэмжээгээр засдаг. Тэгээд тэргээ чинь нөгөө холын ах дүүнэртэй бас хадгалж үлдээхэд бол шинийн 3-наас эхлээд үе буулгаад цаашаагаа тавьдаг. Зарим нь одоо бур буулгаад ах дүүнэртэй өөрийнхөө ах дүүнэр тарааж өгдөг. Тэгээд нэг тиймэрхүү баяр ёслууд дээр болохоор тэгж яадаг. Манай ээж аваач бол яг нь ерөнхийдөө нэг 5 юмуд олоог л голдуу бэлддэг. Тэгээд засдаг байсан. Тэгээд бол хөмрийн юу бол мэдээж аар бол мушгмал тэгээд доон мушгмал. Шиний нэгний өглөө одоо бүр нар бүтүү байхад босоод уулаа вон дээр гараад тий. Тий, манай сумд чинь нэг суурга баригдсан, суурга руугаа гардаг гэсэн. Урд нь бол овоотой байсан. Овоон дээр гарна. Овоон дээр гараад цагаад эднийхээ дээж бүх юм өргөж барьчаад мөрөгчөөд орж ирээд ээж сангаа тавиад тэгээ ширээнийхээ ар суугаа золгуултаа хийгээд тэгээ золгуулт эхлээд үжээ за манай авч одоо айлын хамгийн том нь болохоор ах дүүнэрний өрөөсөө ургахын артаа оролдоод ороод ирнэ. Тэгэл золгуултын үйл ажиллагаа эхлэндээ. Золгуултын үйл ажиллагаанд дарагдсаар байгаа шиний нэг өнгөн шиний хоёрнд нь ийдгш гааж болохгүй гэл яг 10 жил болсон байна. Тэгэл багшийн доочно гэл гараал тэнцгээ. Тэгээд хөдөөний цагаан сар их сайхан өргөн боллоо гоё шүү дээ. Жинхэнэ утгаараа. Тэгээ жинхэнэ утгаараа болно. Найз нөхөд ах дүүнэр одоо ингээл ээлж илжээрээ цагаан сарынхаа бууз банш борц хийхэд бол нэг очин уригдана. Тэгээл төрж явж жатал тэгэл цагаан сарын бэлтгэлүүд
Нэг нэгнийхээ хүчээр дэмдээ болгодог. Шведэд ирээд одоо 8 жил болж байна. Шведэд авчирсан энэ Шведэд амьдрах боломж олгосон мөнхтөр найзтай, эрдэнэ цэцэг найзтай маш их баярлж явдаг шүү. Энэ төвшөнийг ашиглаад хэлжээ. Гэр бүлд наад жаргал, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхний өсөн өрөөе. За дэлхийн өнцөг болонд байгаа тархан сууж байгаа монголчуудаа ирж буй мөрөн жилдээ илгээрэн хамлан төрлөөрөө төвшин сайхан сар шиндээ сайхан шинэлхийг хүсэн өрөөё. Та бүгдийн сансан сайхан хүсэл сэтгэлсэн бүтгийн өлзөтэй өрөөлийг өдөн өргөн дэвшүүлье. Сүний өнөр шингэсэн Sevilge dağıtal bakadımın Doni sahın ekşigere Evlige zolun bu elisin Minile sahın ece Miandası zolun oyhın ece Boruhi bilhatu ece Borala bolsun çadu ece Үүдэн хоймрын зайд үрсийн инээ залгисан. Зүүдэн холын дэртээд ижи аавыгаан сангалдсан. Ийм нэгэн эгэл Монгол айл мянган нуурын оронд аж төрн сууж байна. Сар шинэ сайхан өгтөж, санад сэдсэн болгоно нь санаан зоргоор бүтэх болтугай гэсэн сайхан өрөөлөөр энэ удаагийн дугаараа жаргая. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчдээ. Minilej sahın ece Miyandası zolun oyhın ece Ecimin